За сайн байцгаана уу бүгдэнд нь орой минь төргий. Амлсан ёсоор өнөөдөр англи хэл сурахтай холбоотой асуулт хариултын лайвыг анх удаа хийж байгаа. Тэгэхээр энэ бол та бүхэнд англи хэл сурахтай гол асуултуудаа энд асууж болно. Тэгэхээр би ямар ч байсан комент хэсэгт асуулт асуусан дарааллын дагуу эхнээс нь ингээ хариулах байгаа шүү за. Тэгэхээр би юу гэсэн үг вэ гэхээр урьдчилж бол ямар нэг сэдв бол огт бэлдээгүй. Тэгэхээр одоо цэвэр 100% та бүхний асуусан асуултад найдана гэсэн үг. Тэгэхээр мэдээж асуулт асууна гэдэг бол бас нэлээд сонирхолтой, их хэрэгцээтэй. Ийм асуултуудаас та бүхэн асууна гэж найдаж байгаа. Тийм. За тэгээд ямар ч үсэ лайв эхлэхийн өмнө энэ ямар багш, ямар хүн одоо энэ бид нар зөвлөгөө өгөхгүй сууж ийнэ гэдэг гэдгийг бас зарим хүмүүс бас сонирхож магадгүй те. Тэгэхээр би өөрийгөө бас товчхон танилцуулъя. Тэгээд англи хэлний багш мэддэг хэл гэх юм бол англи, хятад хэлтэй, чөлөөтэй англи, хятад хэлтэй. Тэгээд ерөнхийдөө англи хэлний багш орчуулагчийн мэргэжил бакалавр зэрэг хамгаалсан. За магистрийн зэрэгээ болохоор байгууллагын менежмент, маркетинг гэсэн ийм хоёртэй одоо багш орчуулагч. За нөгөөх нь маркетинг гэсэн ийм хоёр чиглэлээр одоо сурч төгссөн. За англи хэл сурахтай холбоотой ерөнхийдөө сурах зүйтэй холбоотой судалгааг бол одоо 17 жил хийж байна. Тэгэхээр мэдээж энэ сэдвэр бол би өөрийгөө бол нэлээд одоо эксперт буюу мэрэгжлийн төвшөнд одоо хариулах ийм боломжтой. Тэгээ аль болох өөрийнхөө туршлагаас та бүхэнд одоо хамгийн хэрэгтэй гэсэн өнцгөөс яг ингээд зөвлөгөө өгөх байгаа. За тэгэхээр өнөөдрийн асуулт хариултын лайв бол сүүлд ирсэн сурагч хүмүүс байх юм бол англи хэл сурахтай холбоотой та бүхэн ямар ч асуулт асууж болно. Тэгээд хэрвээ асуулт энэ удаагийн лайваар хариулж дуусахгүй бол дараагийн лайвд бас үргэлжлүүлээ те лайв юм уу зөвлөгөө хичээлүүдээрээ зарим одоо аюул чухал асуудлуудыг бас оруулж хөндөж болно те. Тэгэхээр ямар ч байсан та бүхэн өөрт одоо хамгийн их тулгарч байгаа тэр бэрхшээлтэй англи хэл сурахтаа, ерөн сурах зүйтэй холбоотой, шинэ юм сурахтай холбоотой ийм асуултуудаа бол асуух болно. За энэ бол маш ховор олдох боломж. Бид анх удаа одоо туршилт маягаар ингэж хийж байгаа. За хэрвээ олон хүнд хүрээд одоо тий тусалж чадах юм бол магадгүй дараагийн лайвыг ингээд 7 хоног болгоно тий одоо хийх юм боломжтой байгаа. За тэгээд цаг үргэлэхгүй шууд асуултандаа ороё гэж бодчихъя. За тэгэхээр бас айгүй сонирхолтой байна те. Тэгээд сайн байна уу гаан эрдэ очор хуйг сайн байна уу угнаа Тэмүүлэн сайн уу сайн байна уу. За интернет бол гайгүй явагдаж байгаа шүү тийм гацхгүй гайгүй. За сайн уу манай шавнарл ах шиг байна. За эхний асуулт энд орж ирж байна. За эхний асуулт нь болохоор ингэж байна. Гаан эрдэнэ асуусан байна. Тууштай сурч чадахгүй байгаа. Та өөрөө дуртай бол тууштай байж чадна гэж байсан. Би хүсэлтэйч тэгж чадахгүй байна гэж байна те. За асуултыг ойлгосноо. За тэгэхээр зөвхөн би бас хариулах биш. Та нар бас өөртөөхөө өнцгөөс те ингээд давхар бодоод үзээрэй. Тий. Тууштай сурахад тухайн зүйлдээ айгу дуртай хаа айгу чухал гэж би хэлжсэн гэж байна. За тэгж хэлдэг би хичээлдэр. Тэгээд ийм хүсэлтэй байгаа ч гэсэн ерөөсөө сурч чадахгүй байна гэж байгаа. Тий. Тэгэхээр миний бодлоор бол асуудал бол юунд байна вэ гэхээр ийм штэ. Ер нь аливаа зүйлийг яг үнэн сэтгэлээсээ хүсэх юм бол тэр нь өөрөө баг ингээд шин одоо биеийн ийм шин эрхтэн бий болгодог. Тийм их хүч чадалтай. Жинкнээсээ хүссэн хүнд бол бүх зүйлийн арга нь олддог. Тэ? Тэгэхээр би магадгүй саяны гаан эрдэнэ гэсэн те
ган эрднийг үнэхээр жинхнээсээ хүсэж гин үү те англиар бол нөгөө нэг desire гэдэг шүү дээ те бүр ингээд бүр үнэхээр хүсдэг зүйлийг хүн яаж иж агаад аргыг нь олоод аль хэдийн хийцэн байгаа л да. Тэгэхээр нөгөө үнэхээр дуртай үнэхээр хүсээгүй байна л гэсэн үг. Асуудлын гол нь. Тэгэхээр яах нь вэ? Та тэрэн дээрээ ажиллана гэсэн үг. Би яагаад англи хэл сурах хүсэлтэй гэж бодоод байгаа мөртлөө сурахгүй байна гэдэг чинь тийм дуртай биш байна л гэсэн үг шүү дээ тий. Үнэхээр дуртай, үнэхээр хүссэн тийм хүн бол англи хэлгүй баг амьдрч чадахгүй тий. Тийм хэмжээнд одоо нөгөө миний хэлээд байгаагаар шинэ эргэтэн баг ингээд хүсэл гэдэг нэг эргэтэн ингээд хүний зүрхэн дотор ингээд бий болцдог шинээр тэр нь өөрөө ингээд хөдөлгөгч хүч болоод ингээд одоо тууштай явах тий гэхэд бас айгүй чухал түлхэц үзүүлдэг дуртайх. За мэдээж тууштай ах маш чухал тий. Бидний одоо монголчуудын за ерөнхийдөө зөвхөн монголчууд биш л те ер нь англи хэл сурж байгаа одоо хятадууч гэдэг юм уу те би хятадд бас англи хэл зааж байсан. Хүмүүсийн одоо нэг дутагдaltaй тал бол англи хэл сурахад тууштай биш те. За нэг одоо жишээлбэл нэг юм хийж байгаа л за болий тэгж байгаа дараа нэг гэж орхичдаг. Тэгээ нөгөө нэг юм хийж агаад нэг жоохон ахисан байгаа штэ. Тэр нь эргээд нөгөө хэвийн байдлуугаа эргээд ирдэг. За болий дараа олыг орхичиг хайчлаа штэ. Дахиад нөгөө анхан шат дээрээ эхний одоо нөгөө нэг эхлээд нөгөө нэг хөдөлсөн одоо тэр юу байгаа штэ. Гараан дээрээ эргээд ирдэг. Тэгээд ерөөсөө англи хэл сайждаггүй. Тэгэхээр хамгийн ихний асуулт асуусан хүнд бас маш их баярлалаа. Маш чухал, хамгийн чухал сэдвийг магадгүй хөндлөө те. Тэгэхээр бид нар тууштай байхгүй байх юм бол бидний эхний 1 сар хийсэн, эхний 1 жил хийсэн тэр хөдөлмөр маань явандаа эргээд нөгөө гараан дээрээ эргээд ирдэг те. Анхны шатн дээрээ эргээд ирдэг. Өөрөөр хэлбэл та тэр 1 сар, 2 сар, 3 сар 1 жил зарцуулсан тэр одоо хүч хөдөлмөр чинь утаа олно гэсэн үг тий. Тэгэхээр тууштай ах маш чухал. Тэгээд тууштай ах нэг чухал зүйл нь дуртай байх. Хүн үнэхээр хүсэж гэнэ үү? Үнэхээр дуртай байна уу? Эсвэл худлаа дуртай дүр эсэх үү тий? Энэ хоёр чинь шал өөр хоёр ялгаатай. Үнэхээр үн сэтгэлээсээ хүсээд дуртай ах юм бол тэр нь өөрөө ингээ хөдөлгөгч хүч машинаар бол бензин түлшин болоод явдаг. Тэр байхгүй бол тэгээ түш байхгүй өөрөө та машинаа түлхэж явна гэсэн үг. Тэ? Өөрөө машинаа араас нь түрж явах шаардлага гарна гэсэн үг. Тий. Тэгэхээр аливаа зүйл үнэхээр үн сэтгэлээсээ дуртай байна уу гэдгийг танаас өөр хүн мэдэхгүй. Тэ. Би бол аливаа зүйлд үн сэтгэлээсээ дуртай байна уу гэдгийг би өөрөө л мэдэн штэ тэ. Одоо жишээлбэл англи хэл заах бол тэ гадаад хэл сурах бол миний үнэхээр их хүсдэг зүйл. Тэгэхээр магадгүй энэ дэлхийн 8 тэрбум хүн 8 тэрбум өөр хүсэлтэй байгаа штэ тэ. Тэгэхээр тэрийг бол та өөрөө л тэ хувь хүн дотоод сэтэл гэдэг зүйл бол хувь хүн өөрөө л хайж олдог зүйл байгаа. Тэгэхээр саяны асуулт бол ерөөсөө товчхондоо та тийм дуртай бол биш байна гэсэн үг. Тий. Дуртай байгаад хийхгүй гэдэг бол баг байхгүй боломжгүй зүйл хэвгүй. Тэгээ дуртай зүйлээ хүн заавал яаж хийж агаад ямар нэг аргаар хийх одоо ийм юугаа болдог. Тийм байна. Ган эрдний асуулт. За. Speaking lesson, talking lesson яаж явагдах вэ гэж байна. Чим тарва speaking ярианы хичээлтэй холбоотой болчлоо тий. Би өнөөдөр бол яг англи хэл сурахтай холбоотой ерөнхий асуултуудад хариулж байгаа. Тэгээ яг тодорхой сургалтын тухай бол асуулт бол орж ирж байгаа шүү байна. Тий. Манайх 5 төрлийн сургалт онлайнаар явагдаж байгаа. Тэгэхээр би яг аль сургалтыг асууж гин гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тий. Тэгэхээр энэ асуултыг бол ерөнхийдөө бол яг одоо ойрд эхлэж байгаа сургалт гэх юм бол яг маргааш буюу 11 те 4 сарын 11-нд манай брэнд сургалт эхлэж байгаа. За энэ бол англиар чөлөөтөө ярьж бичих бүрэн чадвартай болгож төгсөгдөг маш ховор сургалтуудын нэг.
Энэ сургалтын ярианы хичээл бол бүр маш өргөн хүрээнд явагддаг. Ярианы дадлага бол мэдээж багштайгаа хийдэг. Тэ одоо тусгай хаалтаа группт явагддаг. Шууд холбогдоод багштайгаа англиар яриад тэгээ зөвлөгөө аваад ингэж явагддаг хичээл байгаа. Тийм. Гэхдээ ярианы хичээл бол зөвхөн ярианы нэг хичээл ортгүй. Энд бол бичиг унших сонсох цогцоор нь манайхаа ерөөсөө юмыг цогцоор нь харахгүй 10 юм дотроос одоо юу гэдгийг англи хэлийг мод гэж үзэх юм бол тэр модны одоо хэдэн навчтай гэдгийг те 400 навчийн нэг навчийг судлаад идэг. Тийм. Тэгэхээр тэгж ерөөсөө сайжрдаггүй юмыг системээр нь ингэж харж иж тэгэхээр ярианы хичээлээс гадна өөр бас хичээлүүд явагддаг байгаа те. Тэгэхээр яриа гэдэг бол зөвхөн яриаг хэлдэг юм аа те. Ярина гэхээр зүгээр амаа нэгээд хүний урдаас хараад ярихыг боддог. Манайхны ойлголт нь бол бүгд эсрэгээрээ бүгд маш буруу ойлголтууд байдаг. Тэгэхээр тэр бүх буруу ойлголтоо энэ минималист сургалтаар орж ирж одоо бүрэн засдаг. Англи хэл сурахтаа тулгарч байгаа бүх асуудлыг бүрэн шийддэг цогцоор нь. За ийм матгүй одоо Монголд явж байгаа цорын ганц юм сургалт байгаа. За тэр сургалтын тухай асуусан байна. Тэгэхээр би дараалалаар явж байгаа. Та бүхэн ямар асуулт асуун тэр болгонд хариулаад явж байгаа шүү. Тийм. За Элсагаар за Марл Бота Гулмайра гэж хүн болохоор ингэж асуусан байна. Элсагаар англи хэлний дуудлагыг сурах гэд хичээж байгаа. Гэхдээ ярьж чадахгүй байгаа. Дуудлага сурах гэж хичээж байгаа. Хичээд ярьж чадахгүй байх гэдэг чинь дуудлага яриа хоёр чинь хоёр тусдаа штэ тий. Дуудлага гэдэг нь зүгээр үгийг дуудах. Одоо авиа гаргах, авиа ярих чадвар гэдэг чинь тусдаа шал өөр. Тэгээ дуудлага чинь ярианы зөвхөн нэг жижигхэн хэсэг тий. Ярьж чадахгүй юм гэхээр англиар ярьж чадахгүй юм гэхээр маш олон асуулт байна л да. Тэгээ мэдээж англи хэлний төвшин хамаарна л да. Та яг одоо ямар англи хэлний төвшөнтэй юм те? Англи хэл сураад одоо хэр удаж байгаа. За 1 сар сурж байгаа гэж болно шүү дээ. 1 сар, 1 жил, 10 жил би тухайн үнийг та бүхэн асуултаа асуул болж өгвөл айгүй тодорхой товч байх чухал. Тэгээд тодорхой гол нь бичүүлэх зүгээрээ. Тэргүй би англи хэлний ярьж чадахгүй юм гэхээр би одоо далдыг харагч хүн биш учраас энэ одоо юуны цаана яг ямар хүн ярианы одоо юу авах гэдэг нь гэдгийг мэдэхгүй шүү дээ. 1 сар англи хэл сурж байгаа хүнд нэг өөр зөвлөгөө өгнө. 1 жил сурж байгаа хүн нэг өөр, 10 жил сурсан хүн нэг өөр тий. Тэгээд ярихад яг ямар асуудал тулгараад байгаа гэдгээ хэлэхгүй болвол яриа гэдэг чинь өөрөө ярианыхаа агуулгыг мэдэхгүй байгаа мó гадаад хүмүүстэй тий эсвэл үг хэллэгээ мэдэхгүй байгаа мó эсвэл санаа зовоод идэх юм уу одоо энэ чи одоо маш олон асуулт байна шүү дээ тий би тэгэхээр нөгөө яг эмчээр тооцох юм бол би одоо юу гэдгийг ханиалгаад байна та надад зөвлөгөө өг гэж байгаатай ер нь адил юм болчих гээд байна л та тэгэхээр та бүхэн асуултаа айгу тодорхой бичүүлэх зүгээр юм тий. За энэ болохоор сүүлд орж ирсэн асуулт болоо явчуу. За Юка ингэж байна. Суурьтай анхан шатнаас хоцорчихсан юм бүртгүүлж болох уу гэж байна. Болно. Тэгээ манай бүх сургалтууд онлайнаар юугаар явагддаг. Тэ онлайнаар явагддаг. Ийм онлайн сургалт байгаа. Тэгээд өнөө өглөөний орсон жишээлбэл маргааш өглөө орох хичээлийг та өглөө цагтаа үзэж амжааг бол хадгалагдаад үлдчихнэ. Тэгэхээр дараа нь нөхөө үзчихнэ. Тэгэхээр магадгүй хоцорсон гэхээр эхний 7 хоногийн хичээл хоцорсон байх. Нийт 23 удаагийн хичээлээс 5 өдрийг хоцорсон бол энийг өөрийнхөө хүссэн цагтаа ингээд нөхөд үзэх боломжтой байхгүй тий. За тэгэхээр өнөөдрийн лайва та бүхэн дахиад сануулж хэлэхэд англи хэл сурахтай холбоотой чөлөөтэй ямар ч асуулт асуух боломжтой. Тэгээ энэ өмнө явж исэн лайвуудаас жаахан ялгаатай юу вэ гэхээр та бүхний зөвхөн асуултанд хариулах. Тэгээ асуулт нь англи хэл сурахтай холбоотой. Яг манай сургалттай холбоотой асуултуудаас нэлээд орж ирж байна л да. Тийм болохоор ингээд дундуур нь товчхон бас сургалтынхаа талаар бас асуусан асуулт энд орж ирж байгаа асуулт болгонд дараалалаар нь хариулж байгаа. Тийм. За дэлгэр цэцэг асуусан байна. Та яагаад англи хэлний багш болсон бэ гэж байна. За энэ болохоор нэлээ хувийн чанартай асуулт байна. Тэгээд та бүхэн бас дургуутсахгүй бол би
маш товчхон хариулъя. Би болохоор үндэ бол яг англи хэлний багш орчуулагчийн мэргэжлээр төгссөн бакалавра. Тухайн үед би багш хизээч болохгүй гэдэг үүднээс орчуулагч гэдгийг давхар сонгосон байгаа. Тэгээ хүн ерөөсөө яг 10 жил одоо 10 жилийн өмнө их сургууль төгсөөд яг тэгээ тухайн үед кул санагддаг мэргэжлэл одоо сонгодог байсан юм те. Орчуулга гэдэг бол манайх ч нөгөө зах зээлийн нийгмээс шилжилтийн үед байсан учраас гадаад харилцаа нэлээд хөгжижсэн те. Нэлээд хөгжсөн байсан. Хөгжиж эхэлжсэн. Тэгээ орчуулагч, аялал жуулчлал хөгжижсэн. Тэгээ орчуулагч гэдэг бол амар гоё мэргэжил. Би бол хизээч багш хийхгүй. Багш бол амар uncool те. Тийм гоё мэргэжил биш санагддаг байсан. Тэгээ зөвхөн хүн чинь өөрийнхөө хэмжээнд л ингээд сэтгэн штэ те. Өөрийнхөө бодлоор тэгээд явж исэн чинь орчуулга миний хувьд амар уйтгартай санагдаад би аюу тийм бүтээлч юм шинэлэг юмд аюу дуртай. Тэгсэн чинь орчуулга болсон чинь яах вэ гэхээр зүгээр нэг хүний бичсэн юм уу ярьсан юмыг давтаал хөрүүлэх тэрнээс илүү өөрийнхөө сэтгэлгээг тэнд шингээгээд гой бүтээлч байх ямар ч боломжгүй зөвхөн одоо тухайн хүний одоо хэлсэн үгэнд л ингээд баригдаал нэг ёсны нэг механик нэг үйлдэлээ давтаал компьютер шиг надад аюу санагдсан. Тэгэхдээ орчуулгын мэргэжил муухай гэж байгаа ш би зөвхөн өөрийнхөө миний хувийн асуудалтай холбоотой асуулт асуусан учраас ингэж хэлж байгаа. Тэгээд явандаа яасан гэхээр багшийн мэргэжил гэдэг чинь бид нар багшаар төгсчөөд ямар одоо нөгөө нэг буруу өнцгөөс хардсан бэ те өөрөө яг энэ салбарт ингээ ороод ирэхээр өдөр болгон шин одоо мэдээлэл шин зүйл суралцдаг те багш гэдэг бол мэдээж эхлээд хүнийг амар сайн судлах хэрэгтэй юм байна. Сэтгэл зүй ер нь хүн гэж юу юм? За магадгүй эрүүл мэнд, эрүүл сэтгэлгээ гэл те ингээ бүх юмтай холбогдно. За тэгээд амьдрал гэж юу юм? Амьдрал гингүүч одоо нийгмийн шинжилх ухаан, байгалийн шинжилх ухаан те ингээл ерөөсөө бидний эргэн тойронд байгаа бүх юм судлах болж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд үтсэн чи яг л нөгөө миний хүсэж байсан. Би ерөөсөө юмд баригдаж нэг хайрцагт орох айгуу дургу өдөр болгон шин юм хийдэг, өдөр болгон шин юм сурдаг. Тэгээд айгуу өргөө үрээнд практик хөрсөн дээр буусан хүнтэй холбоотой, амьдралтай холбоотой ийм зүйл гэжээс ерөөсөө явж нөгөө багшийн мэргэжил маань миний бүр өстөө нэрэ хүсчихсэн юм байсан. Тэгээд энэ заа харах зүйлөө ингээд ороод 10 хэдэн жилийн өмнө нэг 10 жилийн өмнөөс илүү дуртай болж эхэлсэн. Бүр илүүгээ ингээд илүү орж эхэлсэн. Тийм. Тэгээд ингээд багш хийж байгаа. Тэгэхээр нөгөө англи хэлний багшийг зарим хүмүүс болохоор зүгээр нэг үсгээ заагаал нэг хэдэн үг заагаад зогсож идэг хүмүүс гэж боддгийн юм шиг байгаа. Тэгээ тэр яг уламжлалт агаар бол тийм байсан. Одоо үед бол багш гэдэг чинь маш хариуцлагатай алба те хүний ажил амьдралд шууд карьерт нөлөөлөх хэмжээний тийм мэдлэгтэй ээжэж өнөөдөр багш болох ёстой гэж би боддог. Тэ хуучин бол нөгөө хамгийн толгой муутай хүмүүс нь багш болдог байсан шүү дээ тэ. Тэрний эсрэгээр нь байх хэвээр хамгийн шалгарсан нийгмийн хамгийн шилдэг хүмүүс нь багш болох хэвээр болоо гэж боддог. Тэгээ яагаад гэвэл энэ мэрэгжил бол бусдад одоо ярьж бусдад одоо нэг юм заах гэдэг юм уу те заах гэхээсээ илүү сурах арга барилын те замын товчлох ийм үүрэгтэй учраас тэр зааж байгаа хүнээсээ мэдээж өөрөө хэд дахин илүү ээжэж хүнд юм заана. Тийм. Тэгэхээр өөрийгөө бол өдөр болгон цаг, минут, секунд тутамд өөрийгөө хөгжүүлэхийг шаарддаг ийм мэргэжил учраас энэ бол өстой миний бүр мөрөөдлийн сайн нөгөө дуртай гэж байгаа тийм би бүр ингээд дотроосоо бүр ингээд хобби гэх нь хаашаа хобби гэчихээр яг тийм амар дандаа ийм амархан байдаг юм биш айгүй хэцүү. Тийм юмыг амар олон талаас нь байнга судалж авахыг шаарддаг. Тийм ажил. Гэхдээ сэдв нь бол маш өргөө хүрээнд байдаг. Тийм учраас одоо багшийн мэргэжлийг сонгосон ба. Тий. За тэгээ жоохон гацчихэж магадгүй гэхдээ бол интернет гайгүй байнда хадгалагдсны дараа бол асуудалгүй шүү. Тэгээ хадгалагдсны дараа хэрвээ гацах юм бол юу юм тий.
Эмалуси танхимын сургалт бол ойрын хугацаанд явагдахгүй. Тий. Одоо штэ та нар бас энэ сэтгэлгээгээ бид нар одоо танхимын сургалт гэдэг чинь одоо бараг юугаар одоо энэ интернет хөгжлөөр болвол юу гэсэн үг юм? Тий. Одоо бараг чулуун зэвсгийн үе байхгүй. Тэгээ чулуун зэвсгийн үеэсээ одоо жоохон наашлаад энэ интернетийн ямар авах давуу тал байна? Тэр бүгдийг 100% ашиглаж суралтаа тий танхимын сургалт хүлээж суухаар энэ интернет чи одоо танхимын сургалтыг бий болвол тийм амар үр дүнтэй гэж бол боддгоо. Яагаад гэвэл хүний цаг бол маш үнэтэй тий наашаа цаашаа явж өчнөө цаг зарцуулна. Дээрэс нь нөгөө хичээлээ дахиж үзэж болохгүй гэл ингээл ямар нэг танхимд орохоор л ингээд юм болгон хязгаарлагдчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр өнөө үед бол онлайн сургалт гэдэг бол та энэ сэтгэлгээгээ нөгөө шинжлэхгүй бол танхим гэж утсаар итэл одоо тий зарим хүмүүс нь танхимаар зөвхөн сураад амьдраад төгсөөд ингээд бүр амар амжилтанд хүрээ явж шít. Тэгээ энэ боломжийг илүү ашиглах хэрэгтэй болоо. Тийм учраас манайд ойрын хугацаанд бол танхимын сургалт явуулна гэсэн тийм төлөвлөгөө бол байхгүй байгаа. Тий. За. Тий, ган эрдэн асуусан байна. Түрүүн хамгийн ихний асуултыг асуусан хүн байгаа. Хэрвээ сурах хүсэлгүй байгаа ч заавал сурах ёстой байвал яах вэ гэж байна. Сурах хүсэлгүй байгаа ч заавал сурах ёстой бас хүмүүс биш үү те. Одоо юу гэдгийг Америк явах шаардлагатай болоод явлаа. Солонгос явах шаардлагатай болоод явлаа. За Хятад явах, Япон явах те одоо Франц явах дэлхийн өнцөг болон бүр рүү явах ингээд зайлшгүй шаардлагатай болоо явсан чинь тэгсэн чинь яг хөө гэхээр Франц хэл үзэх юм бол бид нар Францд л очоод ярина. Франц хэлээр Хятадд хүмүүс ярихгүй шүү дээ тий. Тэгэхээр айгүй хязгаарлагдмал. Гэтэл англи хэл сураад газар болгонд очсон хүмүүс англиар ярих гэдэг. Тэгээ англи хэлгүй бол ерөөсөө ямар ч гарцгүй болчихлоо шүү дээ тий. Очоод хоолооч авч иж чадахгүй, явах газраач мэдэхгүй ингээд нэг за тэгэхээр нэгдүгээр гадаад явж үзсэн хүмүүс англи хэл ямар хэрэгтэй бүр ингээд яс маханда юу атал ойлгодог тий. Тэрүүн шиг бүр зайлшгүй англи хэл сурах шаардлага гарсан үед яах вэ гэж байгаа. Тэр бол уул нь одоо ажлын шаардлагаар тий англи хэл сурахгүй бол ингээд ажлаас гарах гэдэг ч юм уу. Ийм үед бас хүн сурна. Энэ бас сэтэл мөн. Гэхдээ гадаад сэтэл. Өөрөөр хэлбэл танаас хамаарахгүй гадны хүчин зүйлээс хамаарна гэсэн үг. Тэ? Тэр гадны хэрэгцээ, гадаад явах шаардлагагүй болчлоо. За нөгөө англи хэллээр ярих хэвээр ажилласаа гарах болчлоо. Нэг шаардлагагүй болчлоо гэх юм бол та зогсчихно. Тэгэхээр энэ гадаад сэтэл байна. За эсвэл IELTS TOEFL өгөх байна те. Бас гадаад сэтэл штэ. IELTS TOEFL өгсөний дараа англи хэлээ орхичдөг үсттэй. Тэгэл нөгөө нэг ихний гараан дээрээ эргээд ирдэг. Англи хэлээ хийхгүй болохоор ингээд буцаал уруудсан штэ. Уул нь өгсөө явж агаад тэгээ шаардлагагүй болчлоо гэхээр ингээ хаяад эргээ буцаад ирдэг. Тэгэхээр мэдээж сэтэл бол сэтэл мөн. Гэхдээ гадаад сэтэл буюу танаас хамаарахгүй гадны хүчин зүйл байгаа учраас жоохон найдвар, жоохон урт хугацаанд бол жоохон хэцүү л гэсэн үг. Тэгээ урт хугацаанд таныг авч явах зүйл бол тэр нөгөө нэг дотоод сэтэл гэдэг зүйл те. Үнэхээр дуртай нь үнэхээр хүсэж гэнэ үү? Миний нөгөө англи хэл заахтаа би амар дуртай байдаг шиг тийм хүсэж гэнэ үү? Би хэрвээ англи хэл одоо багшлах тийм амар хүсэлгүй байсан бол миний хичээлүүд тийм сонирхолтой байх ч юм те. Тэр бол хүнд харагдана штэ. Тийм. Тэгэхээр та хэдийгээр ингээд одоо өөрөө дургу бол хүчилж хийнэ л гэсэн үг байхгүй юу? Алиа дургу зүйл хүчилж хийх юм уу? Эсвэл өөр арга байна л да. Одоо минималист арга гэдэг манай хичээлүүд дээр магадгүй ороод үзвэл та энэ асуултынхаа шийдлийг 100% олох байх гэж бодож байна. Тийм. Тэгэхээр өнөөдрийн лайв маань бас хүмүүс олон асуулт асууж байгаа учраас саяны ган эрдний асуулт ингээд хариулчихъя. За баярлалаа. 10 жилд ч гэсэн оюутан байхдаа тэр үзэж байсан ч мэддэггүй айл төвшнөөс эхлэв. 10 жилд ч тэр оюутан байхдаа ч тэр үзэж байсан ч англи хэл мэддэггүй. Харин манай одоо Монголд англи хэл сурсан хүмүүс бол бүгд л тийм тодорхойлолт, тийм төвшөнд байна л да.
10 жилдээ үзсэн. Тэ их сургуультай үзсэн. 10 жилдээ үзсэн. Тэгсэн мөртлөө хийлгүй. Тэ ямар ч үр дүнгүй гэсэн. Ямар ч үр дүнгүй цагаа үрсэн байна гэсэн. Яг одоо бодит үннийг хэлэх юм бол тэгвэл өнөөдрөөс хойш яаж өөрийгөө хурахгүй, цагаа өрөхгүйгээр яг жинхэнэ бодит үр дүн ингээ харагдахыг сурах вэ гэдэг дээр бас бодож үзэх ёстой. Тэ хүний амьдрал чинь нэг ингээд тэ цагаа ингээд дэмий үрээд яваад бах тийм нэг үрээ явсан чинь 30 хүрнэ, нэг мэдсэн чинь 40 хүрдэг ингээд явдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж англи хэл сурах бол маш чухал зүйлүүд учраас би сая хэллээ. Тэр бум гаруй хүн те одоо дэлхийн хамгийн их хэл ярьдаг хоёр хэл бол англи болон хятад хэл байгаа шүү дээ. Хоёулаа нэг нь тэр бум 400 сая, нөгөөх нь тэр бум 300 сая хаа ойролцоогоор тэр авцсан. Тэгэхээр дэлхийн одоо хитэн хагас 3.1 хүний ярьдаг хэлийг тэ сурна гэдэг бол таны гаднаас авах мэдээлэл тэр хэмжээгээр маш өргөө үрийн сэтгэн. Угаасаа гадаад хэл сураад ирэнгүүт гадаад хэл мэддгүү хүмүүстэй ингээд ярихаар тэдний ингээ үзэл бодол авж байгаа мэдээлэл нь ийм нэг хайрцагт орсон юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр англи хэл бол маш чухал. Энд ач холбогдол үүс сурах хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн 10 жилийн алдаагаа давтахгүй тулд яах вэ гэхээр мэдээж хамгийн богино зам бол манай минималист сургалтууд байгаа. Тэгэхээр та тэр сургалтуудыг бас сонирхоор тийм. За англи хэлний буян заяа од гэрэл ингэж асуусан байна. Хай хятад хэл эхэлж сурахад англи хэлний авиан дуудлагыг дуудахад бэрхшээл учирдаг гэх юм уу? Үнэн юм болов гинөө? Харин тий одоо уул нь энэ нэг бусдын дам яриагаар хэл сурмааргүй л байгаа юм л та. Тэгэхээр нөгөө бусдын тэр хүн тэгж хэлдэг юм гинлээ гэд явж байгаа бол та тэр хэлийг сурах гэсэн ямар ч хүсэлгүй хүний л асуулт байна гэж би ойлгож байна. Тий. Тийм нэг дам ярианд одоо тий тэгэхээр тэгдийн гинлээ энэ төр гэдэг чинь шал худлаа шүү дээ. Нэгдүгээр тэр үгийг ямар хүн хэлж гин тий энэ төр гэдэг бол аюусан юу ах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр мэдээж дуудлага аялга хоёр өөр зүйл. Тийм. Тэгэхээр аялга гэдэг бол одоо монгол аялгатай англиар ярьж болно шүү дээ. Асуудалгүй. Ойлгож лээ. Тэ? Угаасаа аялга гэдэг зүйлийг чинь тийм хурдан засч чадахгүй. 12 наснаас дээш одоо насанд англи хэл сурсан бол тэр аялгыг ингэж яг гоё Америк хүн шиг ирдэг ч юм уу. Ийм болоход жоохон нэлээд хүчин чармаал зарцуулна. Гэхдээ тэр бол тийм чухал зүйл биш. Тэгэхээр хятад аялгаар ярих бол асуудалгүй. Англи аялгаар ярих бол аялга бол тийм асуудал биш. Би тэгэхээр нөгөө хамгийн сүүлийн асуулт руу яваад тах шиг байна. Би хамгийн эхний уул нь хүмүүсийн асуулт ингээд нөгөө үсрээд орцсон байна. За би тэгэхээр Сэлэнг Баяр Туяа энэ сүүлийн асуулт байна те. За би бол зөв явж байгаа юм байна. Тийм. За болж өгвөл та нарын асуултанд энэ аль альнаас нь орж ирээд тахын энэ 15 минутын өмнө асуусан гэж юм. За. Тэгээ од байлаг оги манай сургалтын төлбөр бол Монголдо явж байгаа хамгийн хямдхан сургалтууд. Тэгсэн мөртлөө Монголдо явж байгаа хамгийн үр дүнтэй сургалтууд байгаа. За тэрийг бол манай шавнаар хэлдэг. Тийм. Тэгэхээр тийм төлбөр дээр бол санаа зовлтгүй. Яг гэвэл би хэлээд штэ тий. Таны хүүхдийн 10 жилийн замын товчилж байгаа хэл сурах дээр одоо бид нар уламжлалт аргаар тэгээ өнгөрсөн хугацаанд өөрсдөө англи хэл сурсан шигэ тэг сурхаа болио. Энэ үр дүнгүй гэдэг нь аль хэдийн бид нар амьд бие дээрээ туршилт хийгээд үзчихэд одоо хүүхдүүдээ эргээд нөгөө нэг айхтар системээрээ явуулж штэ тэ бүр ингээд нэг хайрцагт орцсон юм ямар ч одоо практик ач холбогдол байхгүй ийм агуулга сурдаг ийм хичээлд ингээ явуулаад байдаг хүүхдүүдээ тийм. За суурьтай анхаа шатан суугаа сургалтанд суух хэрэгтэй гэнэ. Манай суурьтай анхаа шатан суусан бол дараагийн шатан бол брэнд сургалтанд заавал суух хэрэгтэй. Заавал гэдгийн учрыг та бүхэн ороод ойлгоно. Тэгээ би энд нэг амар олон юм яриад яах вэ? Тийм тэрэнд сураагүй бол ер нь англи хэл сурахыг ер нь ойлгох болоо та жоохон хэцүүлэх. За Донжоо амар жаргал хичээл маш ойлгомжтой байгаа. Гэхдээ багшаа
ерөөсөө сурах арга олохгүй байна. Англи хэлний ямар ч мэдлэггүй, яг мэдэхгүй, бүр юу ч мэдэхгүй хүн. Уг нь сурах хүсэл маш их байна. Яах вэ багшаа? Таны хичээл маш их ойлгож байгаа. Гэхдээ ямар ч үг мэдэхгүй болохоор холбоо үгээр ярьж чадахгүй байгаа. Жаахан тодорхой бич манай 5 сургалт явж байгаа. Та суургүй ээжээ сууртал орсон юм шиг сонсогдож байна. Тэгэхээр суургуугаас эхлүүл ийм асуулт 70 настай хүнд ийм асуулт гарахгүй байгаа. Тийм би зүгээр таныг яг хэдэн настайг мэдгүй зүгээр зургийг харахад бол нэг 60 70-тай хүн бол биш юм шиг байна. Тийм манай суургүй анхан шатнд суусан хүний үг бол ерөөсөө биш байна. Тэгэхээр та сууртай анхан шат руу суургүй ээж сууртай юм руу яваад орчихсон. Одоо нөгөө бид нар нэг анхаарал гэдэг зүйл нь тий суургүй гэж бичсэн байхаас сууртайд нь явж орчоод би үг мэдэхгүй гэдэг чинь жоохон утгагүй л байна л да. Тийм. Суургууд орсон хүний үг бол биш байна. Яг тэгэл манай суургүй анхан шатнд 70 настай хүмүүс сурдаг. Тэгээ бүр орон нутгаас 60-тай хүн сурдаг. Гадаадд бас ач нартайгаа ингээ ойлголцсон юм байна. Хичин ах нь ингээд сурыг гэд амар их зүйл сурлаа гэд ингээд бүр үргэлжлүүлээд явдаг. Тийм. За тийм байна. Тэгээ сургалтууд хараа өнөөдрийн лайв болохоор би англи хэл сурахтай холбоотой илүү өргөн үрээнд ямар ч хамаагүй асуултанд хариулъя гэсэн. Яахаа аргагүй манай сургалтуудын талаар дийлэнх хүмүүс одоо асуугаад байна. Тэгэхээр би тэр дараалалаар ингээ бүх асуултанд хариулъя гэдэг үүднээс товчхондоо ингээ яриа явчих. 1 сарын анхан суурьтай анхан за дөрмийн сургалт гэх мэт эдгээр сургалтууд бол 1 сарын сургалт нь 50,000. Тэ өнөөдрийн ханшаар бол 50,000 гэдэг ямар мөнгө хэлээ тэ. Тэгэхээр бидний гол зорилгыг та нар манай Facebook руу ороод харж болно. Чанарыг нэгдүгээр тавьдаг. Тэргүй бид нар ийм чанартай сургалт явуулж ирж магадгүй 200,000 гэхэд бол бусад сургалтуудаас илүү чанартай сургалтууд байгаа байхгүй юу? Тэ тэрийг сургалтанд сурсан хүн мэднэ. Тийм. Тэгэхээр энэ бол яах аргагүй зах зээлийн хамгийн доод ханшаар гэхдээ миний одоо итгэдэг зүйл боловсрал гэдэг хүн болгонд одоо тий эрхтгийгш олдох ийм боломжтой байх ёстой гэдэг бүрэн итгэлтэй байдаг учраас би хүмүүст олон боломж олгоё тий энэ амьдралдаа алдсан энэ хугацаагаа нөхөж авах тий англи хэл сурах гэж хэдэн жил өөрийгөө хуурхавтай тий тэгсээр итэл энэ айгүй хэцүү байна тий англи хэлгүй хүмүүс бол юмыг айгүй тийм нэг яг үннийг хэлэхэд би яг туйлширч байгаа биш. Англи хэл магадгүй хятад хэл. Би бол англи хятад хэл дээр мэдээлэл авдаг. Хятад хэл байхгүй байсан бол бас яах вэ гэж бодохоор миний хувьд амар харанхуй ертөнцийн юм шигтэй. Тэгэхээр мэдээж хүний гадаад хэл сурах тусам харах өнцөг, сэтгэлгээ, тархинд хэлдэг. Тэр хэмжээгээр мэдээж ажил амьдрал нь ингээд те айгу ахиц өөрчлөлт гардаг учраас тэр гадаад хэлийг заавал аюу ач холбогдол өгч ингэ сурах хэрэгтэй гэж боддог. За багшаа Монгол орчуулгатай киног англи хадмалтай үзэж байгаа зөв үү буруу юу багшаа? Тэг зөв үү буруу юу? Тий. Яг л нэг өөрөө би дааж сураагүй л байна л та тий. Төвшин баг бол хэрвээ таны англи хэл амар муу бол хадмал орчуулгатай үзсэн хамаагүй цаг хэмнэн. Гэхдээ тэр орчуулга нь хэр найдвартай сайн орчуулга гэдэг мэдэхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө манай сургалтад суухал хэрэгтэй л байна л да. Тэ? Тэгэхээр яг суурьтай анхаа шатнд сууж байгаа бол ямар төвшний юм үзгийж байна. Яг төвшний зөвлөгөө өгөөд явж байгаа шүү дээ. Тэргүй ингээл би кино үздэг ингэн тэгэл асуудал болгондоо одоо энэ кино үзэхэд хадмалтай үзэх зөв үү буруу юу энэ төр гэдэг бол зүгээр хар ухаан логикоор заавал энэ нэг багш гэдэг хүнээс асуухгүйгээр логикоор бодоод олчих хэрэгтэй юм л да. Тийм. Тэгэхээр бид нар бас толгоогоо жахаа ажилуулах хэрэгтэй юм шиг те. Англи хэл сурна гэдэг чинь нэг хар гаргийн юм биш үү те. Бид нар одоо монгол хэл мэдгүй мэднэ. Хэл гэж юу юм? Зорилго нь юу юм? Хүмүүстэй ойлголцох. За ойлголцоход юу хэрэгтэй? Үг хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэгээ үгийг яаж хамгийн богино хугацаанд хамгийн гоё өргөн эргэлттэй үг олж авах вэ гэвэл кино мөн. Тэгтээ та англи хэлний төвшин чинь суурьгүй анхан юм уу? Суурьтай анхан шатнд кино үзээд бол нэг тийм ашиг тус айгу бага. Тэгэхээр өөрийнхөө төвшний материалыг
олж аавна гэдэг чинь айгүй чухал гэдэг багхгүй юу. Тийм таны төвшинг би бол мэдэхгүй болж өгвөл та бүхэн асуултаа өөрийнхөө төвшинг эхлээд хэлээд тэ дараа нь би ийм асуудал гэд асуултаа айгүй тодорхой тавиул илүү тодорхой хариулт авна шүү. Тийм. Саран туяа зэвэн баярлаа. Манай онлайн сургалтад сурсан сурагч байх шиг байна. За төвшнгөө тогтоолгож байгаа сургалт авч болох болно. Төвшнгөө ямар хүн тогтоолох вэ гэхээр суурьтай хүмүүстэй төвшнгөө тогтоолгодог. Суурьгүй хүнийг яаж төвшин тогтоохыг төвшин байхгүй шүү дээ тий. Тэгэхээр суурьтай болвол төвшин тогтоолгоод тэгээд яг ямар сургалт илүү тохиромжтой гэдгээ шийдэж болно. Тий. Энэ нөгөө хулан гэд манай үнэн төлбөргүй хичээлүүдийг яриад ах шиг байна те. Би удахгүй нөгөө одоогийн байдлаар бол 240 үнэн төлбөргүй хичээлүүд орсон байгаа. Манай Facebook группт те. За энийг бол хүн болгоо үзэж болно. Уул нь ингээд гүйлгээд үзүүл байгаа. Тэр хичээлүүдийг асууад ах шиг байна. Тийм. Ерөнхийдөө бол бүх хичээлийг нэг дор үзэх линкийг бол удахгүй оруулна гэж бодож байгаа. За 9 хоногт амжуул оруулна гэж бодож байгаа. Тийм. За төвшнгөө яаж шалгуулах вэ? Бэс сургалтанд хамрагдвал чирэгч юм болбоо англи хэл сурах арга олдгүй гэж байна. За Шүрэн Цэцэг Ганбаатар бэст гэдэг нь нөгөө манай брэнд сургалтыг яриад тах шиг байна те. Үнэхээр бэст сургалт нь уу? Тийм. Тэгээд төвшин мэдээж энэ сургалтанд ямар хүн амрагдах вэ гэхээр англи хэл өмнө үзчихсэн суурьтай тодорхой хэмжээнд энгийн юунуудыг уншаад сонсоод ойлгодог. Магадгүй мэддэг хэдхэн үгийнхаа хүрээнд алдаатай буруу ч гэсэн нэг 2-3 үг холбочихдог. Тийм хүн байвал илүү тохиромжтой. Тэгээд бүр дунд төвшний хүмүүс асуух боломжтой. Ийм сургалт байгаа шүүсэн. Тийм. За гайрд нь дан англиар үзсэн дээр гэж үү англи үг сайн мэдэхгүй болохоор ямар ч харин тий англи хэл мэдэхгүй яагаад кино үзээд байгаа юм тий. Тэгэхээр л нөгөө юмаа ихлээр сонс тий сонссоод нөгөө миний яриад байгаа юмыг сонсоогүй л энэ хүнтэй л юм бичээд байгаа шиг байна тий. Сурах зүй юм сурна гэдэг сонсохоос эхэлнэ. Яг одоо миний ярьж байгаа юмнаас та сонсоод сурж гин үү? Юу ойлгов? Юу сурж гин? Тэ? Сурна гэдэг чинь байнгын хөдөлгөөнд оршдог зүйл шүү дээ. Тэргүй өнгөрсөнд мэддэг юмдаа гацна гэсэн үг шүү дээ, тэ? Тийм. Тэгэхээр нөгөө яриад байгаа зүйлийг яг гол санаа нь юу вэ гэдгийг аюу сайн сонсох хэрэгтэй юм те. Одоо бүртгэл явуулж байгаа. Тэ одоо бүртгүүлж болно. Бүртгэл явуулж байгаа. За энэ хүмүүс маань хоорондоо яриад ах шиг байна. Тэ би болохоор нөгөө асуулт хайгаад яваад байгаа шүү. Тэ анхан шатнд суусан маш их баярлалаа гэн Болор Жимэг Бацааргал баярлалаа. Тэ би энд 9 сард гадаад явах юм аа. Би өөрөө 10 жилийн хүүхэд тэнд очиод сургуульд сурах учраа сурах хэрэгтэй байгаамаа. За ямар юунтай нөгөө юугаа асуулт нь юу юм болоо те. За ингэ чинь урт өгүүлбэр орчуулахад өгүүлбэрт байгаа үгнүүдийн мэдээд байгаа хэрнээ утгыг гаргаж орчуулж чадахгүй байна. Яавал зүгээр вэ гэж ингэ чинь за тэгэхээр урт өгүүлбэр доторх үгнүүдийн бүгдийг мэдээд штэ те. Тэгээд нөгөөдгөө холбож чадахгүй байна гэдэг чинь үгнүүдээ сайн мэдэхгүй л байна л да. Хэрний очиж те. Үүдээ мэдээж холбож чадахгүй гэж байхгүй штэ те. Тэгэхээр нөгөө нэг яг өгж байгаа мэдээлэл нь хоорондоо эсрэгцээд байна. Тэгээд ерөнхийдөө бол ийм л дээ. Өгүүлбэр бол нэг үгээс бүтэж байгаа юм шиг боловч тэр өгүүлбэр дотор ч тусгай нэгжүүд байгаа штэ. Хамгийн бага нэгж нь юу юм гэвэл үг бол мөн тэгтээ заавал нэг үгээр нь харах юм бол ерөөсөө орчуулж чадахгүй. Тэндээс ч 10 үгтэй өгүүлбэрийн утгыг ойлгохын тулд 10 үгээр нь нэг харах биш. Та одоо нөгөө нэг chunking гэж ярьдагтай англиар бол нөгөө нэг бүлгэлж унших хэвээр 2-3 үгээр нь ингэж унших хэвээр. Тэгээ 2-3 үгээр нь харах хэвээр. Тэргөө бид нар яадаг вэ гэхээр 15 үгтэй өгүүлбэрийг урт өгүүлбэр гэдэг чинь мэдээж 15-аас дээш үгтэй өгүүлбэрийг хэлж байгаа х тэ. 10-аас дээш үгтэй өгүүлбэрийг уншихтаа яадаг вэ гэхээр бидний богино хугацааны ой тогтоолтод тийм олон үг нэг дор удаан байтугай хэдэн секунд хадгалагдаж чаддгүй байхгүй юу.
Тэгэхээр нөгөө 15 үгээ уншаад сүүлийн өгүүлбэр дээр ирэнгүүт эхний үгээ мартдаг. Тэгээд дахиад эхнээс нь уншдаг. Тэгэхээр асуудал нь юу вэ гэхээр тэр чинь нэг үгээр нь унших биш 2 3 үгээр нь ингээд нийлүүлж ингэж багцалж харна гэсэн үг. Тэгэх юм бол нөгөө богино хугацааны ой болвол яг утгыг нь ойлгоход илүү хялбар гэсэн үг. Хамгийн одоо энгийнээр тайлбарлах юм бол тэгэхээр ойлгосноо нэг үгээр харах юм бол угаасаа хамгийн сүүлийн үг дээр ирэхээр 1 2 3 дахь үгүүдээ мартчихдаг. Тэгээл дахиад эхнээс нь тийм. Тэгэхээр асуудал нь нэг үгээр харж агаад гол асуудал байна. Жохон 2 үгээр нь холбоод яг утга ойролцоо үгнүүдээр нь холбож тэгж ойлгох юм бол илүү хялбар. Тийм. За Марабато гэхдээ энүүдийг ойлгох хүнд байгаа. Энүүд яах ёстой? Хурдан хугацаанд төсөлтэй. Тэгээ анхан шатны сургалт суйртай болон суйргүй анхан шат гэж байгаа. Тэрийг аюу тодорхой бичээрэй. Тэгээд хурдан яриануудыг ойлгохгүй хурдан яриа сонсгол муу байна гэсэн үг сонсгол хизээ сайн болдог вэ гэхээр үг мэддэг болсон цагт сайн болно. Англи хэлний шинэ үгийг өдөр болгон тасралтгүй шинэ үг сурах ёстой гэсэн үг. Тийм. Тэгжээч л үг барьж авна шүү дээ сонсоод. Үг мэдхгүй бол тань тэр өгүүлбэрийг 10,000 удаа тавиад ахиад сонс гэд 10 удаа тавьсан ч та ойлгохгүй хിവэрэл үлдэнэ. Яагаад? Үг мэдхгүй учраас. Тийм. Тэгэхээр шинэ үг бол ингээ байнга ажиллаж авах хэрэгтэй. 2020 оны элсдүүд 5 сар хүртэл яваад дуусч байгаа юу? Үгүй. Тийм. 2022 он сар бүр элсд авна. Тийм сургалтанда сар бүр элсд авч байгаа. Тийм. За ирээдүй сайн байна уу багшаа сонсголоо яаж сайжруулах уу? Дуу сонсож кино үзэх жишээ юм уу гин. Жишээ юу сонсч болно л доо. Тэгээ сонсголоо яаж сайжруулах уу гэдэг дээр илүү асуугаад ах шиг байна те. Тэргөө кино үзэх юм уу, дуу сонсох аль нь ч байж болно, эсвэл биш ч байж болно те. Гол нь сонсголоо яаж сайжруулах уу гэж би сая хэллээ. Сонсгол сайжруулах бол үгийн баялаг маш чухал байдаг. Үг маш сайн мэддэг хүн ямар ч үед сонсоод ойлгоно. Тийм. Тэгэхээр үгээсээ эхлээрэй гэж зөвлөе. Тийм. За дагавцынд сайн байна уу? Дуудлагаа яаж сайжруулах уу? Бусд нь бол ямар ч асуудалгүй зөвхөн дуудлаган дээр л асуудал байна уу те? Та англиар ер нь ярьж үзсэн үү хүмүүстэй? Тэгээд таныг ойлгохгүй юм гэж хэлж гэнэ үү? Би тэгж ойлгож байна. Тэрийг дуудлагаа сайжруулъя. Би одоо дагавцын жишээлбэл англиар яриад хинч ойлгохгүй байна уу? Юу гэдэг байгааг ч ойлгохгүй байгаа бол мэдээж дуудлага асуудалтай байна гэсэн. Огт ярьж үзээгүй гэж би дуудлага муу гэдэг хүмүүс би. Манайхан ч их сонь юм бодно шүү дээ тий. Тийм. Тэгэхээр би дуудлагаа сайжруулах бол мэдээж үсгээ яаж унших вэ? Үсэг цагаан толгой үсэг чинь 5 өөр янзаар уншигтаа явчихдаг. Тий. Нөгөөтэйгөр гийгүүлэгчт нь зөвхөн нэг л янзаар дуудагдана тий. Ил үсэг, L үсэг, L-ээр л дуудагдана. Тийм. Тэгэхээр энэ дотор чинь зарим нь олон дуудлагатай, зарим нь ганцхан дуудлагатай, магадгүй ганцхан дуудлагатай үсгнүүд нь дийлэнх нь байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрний учрыг яаж олох вэ гэж ойлгоод байна л да. Тэгээ мэдээж урт үгийг яаж унших уу энэ гэдэг асуудал байгаа. Манай 7 хоногийн яг танд зориулсан сургалтаагаа эрчимжүүлсэн дуудлага засах, сайжруулах, 7 хоногийн цогц айзын дуудлага зөвхөн үгийн дуудлага биш, үсгийн дуудлага биш, өөр юу гэдгийг тэр бүх агуулгыг үздэг, эрчимжүүлсэн сургалт байгаа. Богино хугацаанд хамгийн гол асуудлыг шийдэж өгдөг. Тэр сургалтанд та сураарай. Тийм. Багшаа яаж тууштай байх вэ? За, тууштай байхад би хэлсэн те. Яаж тууштай байх вэ гэхээр тууштай байх жоохон асуудал манайхны хувьд бол яхаа аргагүй. Нэгдүгээр дуртай биш юмд ерөөсөө ач холбогдол өгдөггүй. Англи хэлгүй нэг болоод нэг тэгсэн гэсгэдэл яваад идэг те. Ерөөсөө чухал гэж өөртөө хэлдэггүй. Тэрийг ойлгоогүй. Нэг юм хайш ингээ яваад штэ те. Англи хэл нэг чухал биш. Дуртайч биш. Тийм болохоор туушгүй байх гэсэн үг. За нөгөө талаар зуршил яаж бий болгодгийг мэдэхгүй байна. Тэ хүний амьдралд хамгийн хэрэгтэй чадвар бол хуучин зуршлаасаа салж шинэ зуршил бий болгох.
Тэгэхээр та энийг мэдхгүйгээр тууштай байх талаар жоохон хэцүү бах тийм. Тэгэхээр яг зуршил яаж бий болох вэ гэх юм бол мэдээж хамгийн чухал юмыг өдөр болгон тогтмол давтах хэрэгтэй тий. Гингүүт нөгөө нэг амар чухал биш юмыг байж авангуудаа өдөр болгон 10 жил нухаад ямар ч үр дүн гарахгүй хүмүүс байгаа. Яг ийм хүмүүс зориулсан сургалтууд байгаа шүү дээ манайхан чинь тий. Энэ хүмүүсийг яаж энэ төөрөгдлөөс нь энэ одоо буруу ойлголт тий эндээс нь одоо салгах вэ гэдэг үүднээс манай нөгөө минималист тий одоо явж байгаа Монголд бол сорын ганц юм англи хэлний сургалт байгаа. Тийм. За ганцаарчлсан сургалт явуулдаг байгаа. За үнэхээр сайн багш шүү баярлалаа. За орой минь гэрлээ гэрэл тогтох. За би энд явж байгаа шүү. За хүмүүс асуулт асуусан бол хаана явж гин гэж бодож байгаа л. За одоо эхлэх ангид бол анхан шатны үн зориулсан сургалт биш. Яг нь суйртай анхан байж болно. Хэрвээ өмнө англи хэл үдчихсэн нэг хэдэн үгийн хүрээнд эргэлддэг. Тэгээд нэг энгийн байдлаар бичигдсэн юмнуудыг ойлгодог. Сонсоод бас хальт мэлт ингээд ганц хоёрын барьж авдаг. Ийм хүмүүс бол энэ брэнд сургалтанд яг маргааш эхэлж байгаа. Сонноос 4 сарын 11-нд эхлэх манай брэнд нэрийн хуудас болсон. Одоо англи хэл сурахдаа та нарт өнөөдөр ямар асуудал тулгарч байна? Энд асуугаад байгаа бүх асуудлыг чинь үндэс суурьаар нь шийдээд дахиж энэ англи хэл сурах талаар ямар ч асуудалгүй болъё гэвэл цорын ганц сургалт байгаа. Энэ манай брэнд сургалт. Тэгээ манай бүх сургалтанд суусан хүмүүс хамгийн сүүлд энэ сургалтанд сураад тэгээд бид нар ингээ асуудалтай л яваад байдаг те ингээл англи хэл сурна 10 жил сурна асуудал шийдэгдэхгүй. Тэгээ энэ асуудлыг л нэг мөр цэг тавьдаг сургалт гэх юм уу? За энд дүрм орохгүй байгаа. Дүрм огт орохгүй. Нэг бодлын айгуу сайн мэдээ. Яагаад гэвэл дүрмээс залхацсан хүмүүс бол маш их байдаг. Дүрм үзье гэвэл тусдаа 1 сарын сургалт байгаа. Хараа манай сургалтууд ингээ маш гоё системтэй, цэгцтэй. Яг хамгийн гол юмыг богино хугацаанд өгдөг ийм сургалтууд байгаа тий. Тий. За манай нөгөө нэг би өнөөдрийн сүүлд орж ирсэн хүмүүсээс надаас ямар ч асуулт асууж болно. Англи хэл сурахдаа та бүхэн тулгарч байгаа бэрхшээлүүд одоо юу юм те асуулт асууж болно. За дийлэнх нь бол яг манай сургалттай холбоотой асуултууд асуусан байна. Тэгээ одоо сон гэхэд анхан шатны сургалт зуных байгаа юу? Хэр хугацаа орох вэ гэж байна. Анхан шат суйртай анхан шат болон суйргүй анхан шат байгаа. 100 муу явагдана онлайнаар. Тим юу байгаа шүү за. Тийм. За чараа. За тунгалах дамбаа үнэхээр байдаггүй нийт сайн багш шүү гэж миний хувьд үнэлдэг. Баярлалаа. За яаж мэрэгэн бэлэг мөнгө тувшин яаж англи үг амархан сурах вэ? Англи үг яаж үг амархан сурах вэ гэж байна те. За үг сурах гэхээр үг чэйжлэх арга бол маш олон арга байгаа. Тэ? Англи шинэ үг бол мэдээж сурах бол хамгийн чухал байгаа. Яаж амархан сурах вэ гэхээр ерөнхийдөө бол тэр үгээ би яг нөгөө нэг яг одоо төлбөртөө явагддаг сургалтынхаа агуулгыг ярих одоо төлбөртөө явдаг хүмүүсийн хувьд одоо хэр одоо юу байдгийг бол те гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тэ хэд шударга байдгийг бол гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэ англи үг амархан сурах арга гэвэл ерөнхийдөө бол нөгөө хүний тархич ямар үед үгийг хамгийн хурдан чэйжилдэг вэ гэхээр амар сонин содон тийм зүйлийг маш хурдан хүлээж авдаг. Эсвэл тэр үгээ ашиглах хэрэгтэй. Өгүүлбэр бичих юм уу те? Тийх байдлаар суруул аюу зүгээр. За хамгийн энгийн гэхээр яг одоо орж ирж байгаа ийм арга байна. Хамгийн энгийн бөгөөд хамгийн одоо үр дүнтэй арга байгаа. Нэг арга байгаа. Тэр нь яг гэхээр орой унтахаасаа өмнө шинэ үгийн мэдээж дэвтэртэй авах хэрэгтэй. Орой унтахаасаа өмнө орныхаа хажууд шинэ үгийн дэвтрээ мэдээж шинэ үгтэй бичсэн байгаа штэ. Дэвтрээ тавиад унт. Орой унтахаа өмнө тэрийгэ хараад өглөө босонгуудаа хоосон цаасан дээр ерөөсө тэр үгнүүдээ харахгүй яг гэхээр зүгээр юм хоосон А4-ийн цаас юм уу ингээд тавьчихна бас ширээн дээрээ тэгээ босч ирэнгүүтээ яг нь 0 орохоос өмнө юм уу те юу ан гэсэн үг.
нөгөө өчигдрийнхаа орой харсан үгнүүдээс хэдийг нь санаж ийн. Тэрийгэ хоосон цаасан дээр буулгана гэсэн үг. За тэгээд санаж байгаа үгнүүдээ чинь санахгүй үгүүдээ дахиж харна гэсэн үг. За ингээд нэг хэдэн өдөр давчих юм бол энийг бол маш сайн чийжилдэг. Хүний тархич угаасаа унтахад байна штэ. Шүн бид нар хэдийгээр унтдаг боловч хамгийн сүүлд орой унтахаасаа өмнө үзсэн тэр мэдээллийг ерөнхийдөө өдрийн толгой дотор болсон мэдээллүүдээ хэрэггүйг нь мартаад хэрэгтэйг нь урт хугацааны ойлоо оруулаад ингээд нөгөө нэг юу хийгээд хондог цэгцлээд тийм тэгэхээр орой унтахаа өмнө харсан зүйл өглөө аягүй сайн сандаг, илүү сайн чийжилдэг. Тэгээ өглөө орой хоёр бол ингээд давтчихаар тэр үг маш хурдан чийжлэгдэг. Тэгэхээр хамгийн энгийн амархан залхуу арга нь хэлж өглөө те шинүүгийн дэвтрээ тавина. Ширээн дээрээ огт дээр нь юм бичээгүй цаас ч юм уу зүгээр дэвтрийн цаас үйж болно. Тэгээ өглөө босон гутаа нөгөө өчигдрийн чийжилсэн үгнүүдэд бодох нь штэ. Санах гэж оролдоно гэсэн үг. Тэгээд биччихвэл сайн байна. Бичиж чадахгүй бол дахиад нөгөөдгөө харна гэсэн үг байхгүй. За ийм байна. Хамгийн богино хугацаа. Шинэ үг сурах аргууд бол мэдээж нэлээд байгаа. Тийм. За тэгээ байгаль нийт хэдэн шатны сургаалт төгсөөд дуусгая гэж байна. За нийт ерөнхий суургүй бол суургүй анхан, сууртай анхан дунд тэ энэ нөгөө брэнд сургаалт, за дөрмийн сургаалт, тэгээ авиа зүй болвол ингээд нийт бол 4 сар нэг 10 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө бүх суурьа маш сайн тавиад байгаа гэсэн үг. Хэрвээ суургуугаас эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээ манай сургалтууд бол яхаарахгүй хүний цаг мөнгийг бол асар хэмндэг юм сургалт. Суурьтай анхан шат. За энэ зарим үгээ мэдээд байгаа хэрнээ уншиж чадахгүй юм гинэ хоролсоороо. Зарим үгээ мэдээд байгаа мөртлөө уншиж чадахгүй. Уншиж чадахгүй гэдэг нь уншаад ойлгохгүй юм гэсэн үг. Зарим үгээ гэхээр нэг хуудас ном уншихаар нэг хуудсан дээр 20 үгийг мэдэхгүй байна. Нэг хуудсан чи нийт хэдэн үг гэдгийг ойролцоогоор нэг тоо өгдөг штэ тий. Тэгэхээр 20 үг мэдэхгүй бол нормалны эцтэй нэг 10 хэдэн үг мэдэхгүй 40 50 үг мэдэхгүй бол энэ чи ойлгохгүй штэ. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө төвшин тохирсон юм сонгох чухал болов тий. Тэргүй анхан шат байж амар гүнзгий уран зохиолын ном уншаад байл жоох хэцүү үсттэй тий. Хэлбэршуулааг болвол тэгэхээр нөгөө яагаад би өөрийнхөө төвшөнд илүү ойрхон тийм материал гэхдээ яг 100% ойлгох биш нэг 70% та ойлгох материал сонгоорой гэж хэлдэг нь ийм учиртай танд хамаагүй илүү үр дүнтэй гэдэг байхгүй. Тэргүй талын ойлгоод талын ойлгохгүй юм. Нөгөө ойлгохгүй тал юм бодож тол үчиг харсаар хамаг цаг өнгөрдөг, үр дүн айгүй бага байдаг байхгүй өөртөө үлдэх юм. Тэгэхээр өөр тохирсон тий ийм юугаа яах аюу чухал. Сайн уу эрка сайн уу шинэ анхан шат суурьтай анхан шатуу хизээ эхлэх вэ гэж юу? Тий суурьтай анхан шат чинь сая эхэлсэн байгаа. Дараагийн сургалтанд 5 сард байгаа. Тийм. За бүгдэнд нь орой минь шөнийн минь гэж байна. За төлөвөр нь хийдвэ. За манай сургалтууд тий би нөгөө нэг өмнө нь хийжсэн лайв маань дандаа нөгөө сургалттай холбоотой лайвуд байсан байхгүй юу? Өнөөдрийн лайв маань уулын зорилго нь сургалттай холбоотой биш, англи хэл сурахтай холбоотой тулгарч байгаа асуултуудаа асуу гэсэн. За өнөөдөр бол мэдээж нөгөө уламжлалт өмнөх нөгөө юутай адилхан сургалтын тухай ярьж гин гэж бодоод бүх хүмүүс маань ерөөсөө сургалтын талаар асуугаад байна. Тэгэхээр би ямар ч байсан нийтэд нь базаад ингээд ярих гэж бодож байна. Төлбөрийн хувьд бол 2 төрөл байгаа. За 50,000 гэж байгаа. 147,000 бол манай брэнд сургалт. Одоо танд англи хэл сурахад тулгарч байгаа тэр бүр бэрхшээлийг чинь үндэс суурьаар нь өөрчилдөг. Ийм сургалт ер нь байхгүй шүү дээ. Монголд байтугай гадаад ч байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс what гэд гайхаж магадгүй. Тэгээ сууж үзсэн хүмүүс бол энэ хүн чинь яг хэлсэндээ хүрдэг. Тэ яг байгаа юмыг байгаагаар нь л ярьдаг хүн байна гэдгийг тэгжл ойлгодог. Тэгэхээр брэнд сургалт бол 147,000 болон өнөөдрийн ханшаар бол маш хямдхан. Тэгэхээр тэр сургалтанд та бүхэн заавал суугаарай. Суурьгүй анхан шат болохоор сая 4 сарын 1-нд эхэлсэн. Дараагийнх нь 5 сарын 2-нд эхэлнэ.
Тэгээ нэг сар энэ сарынх амжаагүй учраас та одоо өмнөх хичээлүүдээр нөхөж үзнэ гэхгүй бол 5 сарын 2-нд одоо бүртгүүлж болно гэсэн үг. Тэгээ брэнд сургалтын төлбөрөө би сая хэллээ. Үлцэн Исмаил үнэхээр цэгцтэй сургалтууд байдаг шүү. Баярлалаа. Маш их баярлалаа. Манай Шавнар бас ийшээ орж ирсэн. Бас үзэж байгаа юм байна. За, хичээл маш ойлгомжтой ордог мундаг багш шүүгэн баярлалаа. Оюун төгстэй Авидо баярлалаа. Солонгот аваа нэм төлбөрийн мэдээлэл аваагийн за танд мэдээлэл явуулах хаа манай админ. Тэгээ уншиж чадахгүй байна. Юун дээр анхаарах ёстой вэ гэж энэ хорол суран уншиж чадахгүй байна тэ. Нөгөө л үг тэ. Шинэ үгийн баялаг. Үгийн баялаг гэхдээ айгүй өргөн хэрэглээтэй үг чийжлэхгүй бол манайхан нөгөө нэг энэ тийм аппликейшнаас юм уу нэг хаанаас олсон гэмээр үг хэллэг чийжлсэн. Ямар ч хэрэглээгүй ийм үг байгаад байдаг. Тийм байдаг. Тэгэхээр унш чадахгүй байна гэхээр мэдээж хамгийн чухал юм нь бол мэдээж үгийн баялаг. Тэгэхээр би үгийн баялаг дээр эхлээд төвлөрөө гэж хэлэхээр юм те. Үг мэддэг бол мэдээж уншаад ойлгоно, сонсоод ойлгоно, ярьж чадна, бичиж чадна шүү дээ. Тэгэхээр л явж ерөөсөө үгийн баялаг чухал. Гэхдээ үг гэхээр нэг үг бол хизээч хийжилж болохгүй. Тийм. Тэр нөгөө нэг тэгээд нэг хамаагүй лист үг чийжилж ерөөсөө болохгүй. Тэр бол хизээч чэйжлэх гэж хамаг ирч хүчээ зарцуулдаг мөртлөө сарын дараа бүгдийн хоолтойгоо ойлоо иддэг. Мартна. Нэг үг чэйжлэх юм бол. Тэгэхээр үгээ чэйжлэх арга чинь бас аягүй чухал байхгүй тий. Цаг хэмнэн гэдэг нь зөв аргаа олно, зөв агуулга үүснэ. Тийм учраас магадгүй та бүхэнд хамгийн зөв шийдэл бол манай сургалтанд суух байх гэж бодож байна. Тэгээ ган эрдэнэ энийг ямар үед залгадаг юм бол залгахгүй штэ хөө. Эний чинь үгийн өмнө ордог юм штэ. Үгийн хойно орохгүй штэ. Эний гэдэг чинь асуух юм уу, үгүйсгэх тий? Өгүүлбэрт л ордог үг байгаа. Эний яг уу араас нь anybody, anyone гэд тодорхойгүй төлөөний үг үүсгдэг. Тий. Айгу specific юм асууж байна тий. За, тийм байгаа шүү. Тийм. Any болохоор тийм байна. Нэг бол үгүйсгэх, нэг бол за би энэ дээр болно самбарын урд суудган би энэ дээр болно бичүүл зүгээр гэсэн. Гэхдээ энэ бол нэг тийм ач холбогдол аягүй жоохон бага асуулт учраас багш нь ингээд хариулчих тий. Негатив үгүйсгэх, question асуух өгүүлбэрт л ордог. За нөгөөх нь болохоор indefinite pronoun буюу тодорхойгүй төлөөний үг гэж байдаг. Тийм. Тэрийг яаж залгадаггүй гэж асууад ташгүй байна те. Би бол тэгж бодож байна. Тий. Тодорхойгүй төлөөний үгийг болохоор англиар indefinite. Гэхдээ энэ нэр нэг чухал биш шүү. Indefinite pronoun. Тодорхойгүй төлөөний үг гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр сая нөгөө нэг гайхны асуудаг anybody anyone те anyone anything тодорхойгүй байгаа эцтэй ямар нэг хүн хин нэгэн ямар нэг зүйл хин гэдэг нь тодорхой биш учраас энийг тодорхойгүй төлөөний үг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үгийг ингэж залгадаг. За тийм байна. Тийм. Тэгэхээр та нар иймхүү ямар ч асуулт асууж болно. Тэгээ би өнөөдөр бол чөлөөт юу хийгээд байгаа шүү дээ. Тэ лайв ямар ч иймхүү амар нэг тодорхой зүйл асууж болно. Эсвэл айгуу том хүрээтэй юм асуусан болно. Тийм. Та бүхний сонголт. Тэгэхээр та бүхэнд бас айгуу нөгөө нэг юуг өгöd байгаа шүү дээ, тий? Хүрд өгöd байгаа шүү дээ, эргүүлэх. Тий. Би өнөөдрийн ярилцлагыг юуг бол өрчилж төлөвлөөгөө, тий? Зөвхөн та нар одоо юу асуун тэрэнд хариулж байгаа. Тэгэхээр энийг илүү сонирхолтой явуулъя гэвэл та бүхний асуулт сонирхолтой байх хэрэгтэй. Бага онсон, оновчтой ийм айгуу тодорхой товч нэгээс сайхан асуух юм бол багш нь ингээд айгуу тодорхой хариулж өгч болно гэж байна. Тий, эркерка дүрм айгуу хэцүү юм бэлээ. TOEFL хүртэл сайн бэлмээр байна. Манай дүрмийн шинжилсэн хөтөлбөр явуулж байгаа. Дүрмийг байна штэ. Манайхан болохоор амар уламжлалт аргаар сурдаг. 10,000 дүрмийн 10 л үздэг те. Манайх болохоор 10,000 дүрм байвал одоо жишээлбэл яг нөгөө жоохон юу яасан тоо тэрийг цогцоор нь үздэг.
Тэгэхээр манай нэг сарын 4-ийн сургалтанд суугаад 4-ийн талаар дахиж толгой өвдөхгүй болно. Огт. Тэ? Манай сургалтууд ч дандаа одоо шинжлэгдсэн одоо 4-ийн сургалт бол шинжлэгдсэн хөтөлбөрөөр явж байгаа. Илүү төгс ийм одоо хөтөлбөрөөр явж байгаа. Тийм. За, танхимын сургалт явагдах байгаа. Тийм. Суурьгүй анхан шатны сургалт бол сар болгон явагдана. Тий, сар болгон явагдана. Золоо кордер чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй юм гэж байна те англиар. Та одоо ямар төвшөнтэй юм болоо те? Ер нь бол чөлөөтэй ярьж сурах гол зорилго шүү дээ те. Англиар чөлөөтэй ярьж бичиж уншиж сонсож сурах бол бидний англи хэл сурж байгаа гол зорилго те. Бидний эцсийн зорилго бол чөлөөтэй байх л байхгүй юу? Тэргүй нэг хагас дутуу ойлгоод, хагас дутуу яриад, юм болгоо хагас дутуу хийх зорилгоор бид нар сурахгүй байгаа тий. Тэгэхээр чөлөөтэй ярьж сурах бол бидний хамгийн чухал зорилго бол мөн. Тийм бидний эцсийн одоо англи хэл сурж байгаа зорилго бол бүх зүйлийг чөлөөтэй болж өгвөл төрөлхийн англи хэлтэй хүмүүсийн төвшөнд тий нэлээд ойртож очихоор ингэж хийх бол мэдээж гол зорилго байна. Тэгэхээр чөлөөтэй ярьж сурахын тулд яах вэ гэхээр бид нарт ярина гэдэг чинь зүгээр ингээ хаар ухаан логикоор утгаар үг хэрэгтэй тий. Тэгтээ нэг үг чийжилсэн үеэрөөсөө огт ярьж чаддгүй. Яагаад гэвэл цагийн тулаад ирэхээр нөгөө нэг үгээ ингэж бодож урд хойно нь оруулахсаар итэл нөгөө үгээ чилж чадахгүй, санахгүй, нөгөө санаагаа ч илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ арга барил нь бол жоохон өөр байдаг. Тэгэхээр та хэрвээ англи хэлний суурьтаа тэгээ чөлөөтэй ярьж сурах гэвэл энэ бол нэг сарын дотор чөлөөтэй ярихтай холбоотой бүх агуулга үг хэллэг олж авах сургалт бол яг маргааш эхлэж байгаа. 4 сарын 11-нд та энэ сургалтанд заавал суугаарай. Тэгэхээр энэ чөлөөтэй ярьж сурах талаар өөр хинээс юу ч асуух шаардлагатай болно гэсэн. Тэр асуудлыг бүрэн шийддэг сургалт гэж ойлгож байна. За, herb үгс юу гэнэ үү? Гайрд нь бол special байдлаар үгийг хүлээж авах хэрэгтэй баха. За мэдхгүй асуулт бол биш байх шиг байна. Суурь анхан шатнд сууй багшаа эхлэхээр цаг гаргаад сумаар байна. За, сураарай. Тийм. За, Эмал Луисын ингэж байна. Би Францад амьдардаг. Франц хэлний дунд төвшөнтэй сураал явж байгаа. Гэхдээ англи хэл сурмаар байна. Анханд суусан одоо бүр эхнээс нь эхлэе гэж бодож байна. Суурьгүйгээс брэнд сургалт хүртэл тэгээд сурахгүй бол өөртөө л гомдё доо. Яг зөв. Тий. Эма бол айгүй зөв дүгнэлт хийсэн байна. Тий. Тэгэхээр ёстой брэнд сургалтанд суучаад сурч чадахгүй гэвэл ёстой өөртөө л гомдно. Тий. Энийг бол би маш хариуцлагатайгаар хэлнэ. Яг гэвэл манай сургалтанд суусан магадгүй 100% бүгд нэг дуугаар хэлдэг учраас би үнийг хэлж байгаа. Тэ брэнд сургалт. Манай суурьгүй анхаашаа ер нь бол манай сургалтууд бол маш гоё юм цогцсон юм сургалтууд байгаа. Тий. За 7-р даш төвшнгөө тодорхойлуулъя гэж байна. За танд мэдээлэл манай пэйж руу чат өчөөд төвшнгөө тогтоолгоё гэж хэлж болно. За манай төвшин тогтоох бол тийм дөрмийн тест бөглүүлж авдаг төвшин биш. Арай нэг өөр янзаар авдаг байна. Тийм, суурьгүйгээс брэнд сургалт хүртэл тийм сурж болно. Даваа жаргалд аваад танхим хичээл байхгүй байгаа. Анука бэн үн хідвэ гэж байна. За нөгөө өнөөдөр миний лайв хийж байгаа зорилго маань уулна та бүхний хүссэн асуулт ямар ч асуулт байж болно ингээд шууд хариулах ийм лайвыг ер нь хийж үзэж байгаа. Тэгээд хэрвээ хүмүүс амар сонирхолтой асуулт асуугаад тэр нь бас та бүхэн бас цааш нь шеэрлээрээ олон хүнд хүрээд олон хүнд хэрэг болох юм бол бид энийг тогтмол 7 хоног болгоны нэг өдөр явуулж болж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол ерөнхийдөө бол анхны асуулт хариултын лайв байгаа. Энэ бол сургалттай холбоотой ш. Зөвхөн та бүхэнд одоо тулгарч байгаа асуултанд хариулж байгаа асуулт. Боловч одоо өмнөх манай лайвд бол дандаа одоо сургалттай холбоотой асуултууд байсан учраас орж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол юу гэж бодоод тах шиг байна. Сургалтын тухай лайв гэж ойлгоод сургалтууд л асуугаад юм. Тийм. Тэгэхээр би нөгөө дараалалаар нь бүх асуултанд хариулна гэж байгаа учраас ерөнхийдөө бол явжлаа юм л да. Гэхдээ одоо өнөөдөр арай бүх асуултанд хариулж дуусахгүй юм шиг байна. Энд бол маш их асуулт асуусан байна. Тэгээд хамаагүй та бүхэн асуултаа
бичээд үлдээгээрээ. Тэгээ яг лайв явж байгаа хооронд штэ. Тэгээд хэрвээ тэр дунд аюу чухал асуулт асуусан байх юм бол дараагийн лайваар юм уу дараагийн нөгөө цуврал хичээлүүдээр бас та бүхэнд ингэж зөвлөгөө болгож ингэж хүргэх боломжтой шүү гэж байна. Тийм. За би энд сая нэг асуулт харж байсан хайччуу. Ингээ ийшээ өсрээд яачих юм. Тий. За сургууль анхшны брэнд сургаалт төрчлөөд өгч болно. Тэ болно. Тий. Сонсох чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Анука бэн сонсох чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ гэхээр сонсох чадвар ярихаас өмнө үгийн баялаг маш сайн болох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр сонсголоор дамжуулж бид нар бараг үг үздэг байх, үг сурдаг байхгүй юу. Тэгэхээр үгийг яаж сурах вэ гэхээр уншиж тэгэхээр мэдээж одоо ч нөгөө YouTube-ээр юм үзэж байхад доор нь нөгөө сабтайтл буюу бичиг нь гарч ирж үл эн чинь бичигтэй орно шүү дээ уншихтаа. Тэгэхээр сонсно гэдэг чинь мэдээж та бичгээр нь харж эхлээд үгээ мэдэж авч иж дараа нь сонсож ойлгох асуудал. Бид нар болохоор эсрэгээр нь эхлээд сонсоол ивэл ойлгох чинь гэж бодоод байна шүү дээ. Тийм биш. Тийм. Тэгэхээр логикийг ойлгосноо тэгж бол явах хэрэгтэй. Тийм. За тэгээ сургалтын талаар тийм эрка өмнө айгүй олон асуулт асууж ирсэн шиг санагдах юм. Манай шав мөн билүү олон юунд одоо сурж исэн юу яасан бэ? Онлайнаар хичээлээ үзэж хийж болно тиймээ гэн тий болно. Тий манай сургалтанд сураагүй юм байна л да. Онлайнаар үзэж болох уу гэж асууад байна тий сургалтыг. Тий. Linking Sounds-ын талаар ойлгомжтой яриад өгөөч. Linking Sounds гэж одоо юу гэдэг юм бол? Linking Words гэж юу? Одоо нөгөө нэг холбох үг үү? Холбох үгийг яг одоо яриул айгүй урт юм болох гэдэг юм л та. Тийм. Linking words гэж байгаа. Linking одоо нөгөө нэг signal words гэж бас хэлдэг. Linking words хоёр юмыг холбох, тэ хоёр үгийг холбох, хоёр өгүүлбэрийг холбох, нэг параграфыг нөгөө параграфтай холбох ч гэдэг юм уу, тэ. Ерөнхийдөө бол өгүүлбэр холбох үгийн төрөл бол маш олон байгаа. Тийм. Магадгүй хэдэн зуун байгаа. Тийм. Тэрийг би өнөөдөр ингээд аюу тодорхой юм асуухгүй бол бас зүгээр л холбох үг гэхээр би одоо хэдэн өдрийн хичээл өнөөдөр хэдэн минутанд ярина гэхээр жоохон яг тодорхой жишээлбэл яг ямар холбох үгийг ойлгохгүй байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар асуул илүү specific. Гэхдээ бүр нэг амар specific биш те. Бусад нэг авсан зөвлөгөөгөө дараагийн нэг зөвлөл өөр юмд ингээ хөрвүүлж хэрэгжилж болох тийм асуултууд асуул илүү та нарт ашигтай юм болов тий. Тийм. За эндээ ондоо хоёр юугаар ялгаатай ямар ч ялгаагүй бас ялгаа байгаа. Тэрэнд гэхдээ жишээ өгөхгүй болвол тийм үед л ялгаатай гэсэн юм нэг ерөнхий юм байхгүй тий. Тий. За суурьтай хашаатан суусан маш их таалагдсан гэж энэ боллоор дараагийн шатны сургалтаас илүү ихийг сурч мэднэ гэдэг 100% итгэлтэй байна. Тэгэхээр мундаг байна. Тэгээ бодлоор манай суурьгүй ахаш ёстой мундаг. Та одоо суурьгүй ахаш шатанд суурьтай тэгээ брэнд сургалтаа ороод ирвэл бүх асуудал ингэ шийдэгдэж явчихна. Тий. Нөгөө асуудлыг бүрэн шийддэг сургалт гэж гадуур ер нь байхгүй байгаа үстэй тий. Тэгэхээр нөгөө нэг уг нь бол бид нар энэ бол англи хэл сурах бол тийм асуудал хэцүү. Гэтэ аргаа мэдгүй хүмүүст бол хэцүү. Тэгээ аргаа мэддэг хүмүүст бол харьцан байгаа байх гэж бодож байна. За би инглээ. Ерөнхийдөө одоо бас нэлээд орой болж байна те. Би нэг цаг шахуу гараа ингээд ярьчих шиг боллоо. За асуултын хувьд бол маш их 150% хэд ингээд өсөөлин. Тэгээд манай сургалтын талаар маш их асуулт асууж байна. Би тэгэхээр энэ лайвын дараа манай сургалтын талаар бүх мэдээллийг манай вебсайтаас авах боломжтой байхгүй. Тэгээ вебсайтынхаа линкийг шеэрлчихье. Та нар энэ лайвын дээр байгаа энэ нөгөө нэг бичгийг доош нь ингээд дэлгээд үзээрэй. Тэгэнгүүт линк нь байна. Тэрлөө ороод манай сургалт бүрийн талаар маш ойлгомжтой, тооч тодорхой бүгдийн үн төлбөр, цаг хугацаа бүх юмыг тайлбарласан байгаа. Тэрийг ингээд үзээрэй. За яг маргааш эхлэж байгаа нэг сургалт байгаа. Тэр сургалтын талаар маш товчхон
танилцуулчих. За тэгээд нэг ганц хоёр асуултанд хариулаад тэгээд яг нөгөө нэг сургалтууд л асуудаг юм л та. Тэгээд энэ лайвын тухай бас нэг дараа лайв хийвэл та нар ерөнхий англи хэл сурахтай холбоотой ямар ч асуулт асууж болно гэдэг үүднээс тэгээ маргааш буюу 4 сарын 11-нд манай брэнд одоо манай нэрийн ууц болсон тий энэ 16-7 жилийн тасралтгүй одоо судалгааны үндслээр бий болсон үр дүн маш үр дүнтэй магадгүй хамгийн үр дүнтэй сургалт гэдэг нь аль хэдийн нотлогдсон минималист англи хэл сурах арга барилыг олж авдаг англи хэл сурахтай холбоотой бүх асуудал завгүй хүн яах вэ? Залхуу хүн яах вэ? Тэ? Би яриагаа яа сайжруулах вэ? Бичгээ яа сайжруулах вэ? Энэ бүх асуултанд бүрэн хариулт авах ийм цогц сургалт маргааш эхлэж байгаа. Тэгэхээр хэрвээ та нар англи хэлний суйртай бол тэ англи хэл нэг эхлүүлээд орхисон одоо 10 жил нухаж байгаа орхисон их сургууль ингэс тэгс хийгээд мэддэг юм шиг мэддгүй юм шиг ийм хүмүүс яваад штэ. Энэ хүмүүст бол нэг одоо цонхны үйлчлэгээ гэдэг шиг бүх асуудлыг бүрэн шийддэг ийм сургалт байгаа. Тэгэхээр суйртай хүмүүст зориулсан. Суур маш бага суйртай хүмүүс бол манай суйргүй анхан болон суйртай анхаачны сургалтууд байгаа. Маргаашийн сургалтаар энэ брэнд сургалтаар дүрм ярихгүй. Тэгээ дүрмээс залхсан хүмүүст бол маш их хэрэгтэй. Дүрм зөвхөн сонирхож байгаа хүмүүст бол дүрмийн 1 сарын цогц сургалт байгаа. Тийм сураарай. За ийм байгаа шүү. Тэгэхээр маргааш эхлэх сургалт маань онлайн сургалт 1 сарын дараа та өөртөө итгэхээргүй тийм маш гоё цогц ингээд ойлголт бүх юм толгой дотор ингээд нэг цэгцлэгдээд тодорхой болоод асуудлууд ингээд бүрэн шийдэгдээд ингээд ирнэ. Тийм тэгэхээр амьдрал аягүй энгийн болдог. Тийм тэгээ магадгүй минималист арга барил бол зөвхөн англи хэл сурах биш ерөнхийдөө аливаа зүйлийг яаж богино хугацаанд сурж авах вэ гэдэг энэ чадвар бол маш чухал байна шүү дээ. Тэ одоо үед энэ арга барилаа олж авснаар та нарт бас амьдрал карьерт ч маш их чухал юм сургалт байдаг. Тэгээд яг одоо өнөөдөр бол одоо нэг 23 цаг хүртэл бүртгэл явагдана. Маргааш өглөө 9 цагт хичээл эхэлнэ. Та бүхэн яг одоо бүртгүүлээд сургалтанд суураарай. Тэгээд ийм асуудлуудыг бүрэн шийдэх ийм сургалт бол ер нь бол бийдгүү. Тэгээ үр дүн бол маш өндөр гарна. Мэдээж та өөрөө хичээлүүдэд ядаж цагтаа үзэх, тэ ядаж хэлж байгаа зүйлийг ойлгож авах хэмжээний ийм одоо мэдээж маш энгийн зүйл. Тийм гэхдээ хариуцлагатай байх бол мэдээж шаардлагатай. Тэ тэгжээж 100% үр дүн төрнө шүү дээ. Тэгэхээр яг одоо бүртгүүлээд та бүхэн сургалтанд хамрагдаарай. Тэгээд за зэн дээр 4 сарын 11-ний сургалт хорол суран хідээс эхлэх вэ? Тий нөхөж үзэж болно. Маргааш 9 цагаас эхэлнэ. Гэхдээ амжихгүй бол та нөхөж үзэж болно. Маргааш орой эхний зөвлөгөө лайв орно. Тэгээ хичээлүүдээс гадна бас ингээд миний бүр ингээд те энэ бол ерөөсөө маш чухал сургалт те хүн болгоно. Тийм учраас би экстра бүр ингээд илүү те ийм ач холбогдол өгч ингэж ордог гэба. Тийм. За намжин бод аргач 11 минутын өмнө бичсэн юм уу те? Comparative and superlative тайлбарлаад өгөөч гэд. Яг айгүй амархан энгийн тий тэмдэг нэр биш үү англи хэлний тэмдэг нэр гэдэг нь ямар гэсэн асуултанд хариулагддаг. За би нэлээ удаа ярьчлаа. Ерөнхийдөө одоо ингэсгээд өндөрлөө. Тий comparative superlative гэдэг нь харьцуулах болон давуу зэргийн тухай ярьж байна. Энэ тэмдэг нэр дээр ингэж яригддаг. Маш энгийн. Тий. За би товчхондоо энэ тайлбарлчихъя. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн зөвлөгөө лайв бол зөвлөгөө шүү. Өнөөдрийн асуулт хариултын лайв шүү дээ, тий. Энийг бол ингэсгээд өндөрлөе да. Тий. За compare гэдэг чинь харьцуулах гэсэн үг шүү дээ, тий. Comparative гэхээр харьцуулах зэрэг. Super гэдэг чинь гайхалтай гэсэн үг шүү дээ, тий. Super. Superlative гэхээр хамгийн гэсэн үг байхгүй, хамгийн гайхалтай гэдэг шиг. Тий. За энэ болохоор нөгөө нэг тэмдэг нэр дээр яригддаг. Тэмдэг нэр буюу ямар гэсэн асуултанд хариулагддаг дийлэнх тохиолдолд тийм үгийн араас comparative харьцуулах нь ER төгсгөл залгадаг бол superlative EST төгсгөл залгадаг. За одоо жишээлбэл
Аа ийм бэ. Long гэдэг үг байна. Урт. Ямар урт те? Longer гэвэл арай илүү урт. Харьцуулж байгаа. Энэ хоёр юмыг харьцуулаад энэ нь арай илүү урт гэх юм бол longer. Энэ хамгийн давуу зэрэг нь болохоор хамгийн гэсэн үг байгаа. Энэ нь болохоор хамгийн гэсэн үг, энэ нь арай илүү. Тэгэхээр longest гэх юм бол хамгийн урт нь гэх. Тэгээ энийг тайлбарлаад маш энгийнээр бол ингэж тайлбарлаж болно. Тийм. За ерөнхийдөө бол өнөөдрийнхээ лайвыг ингээ үргэлжлүүлэл одоо шөнийн хэдэн цагт хүртэл явж болох юм шиг байна те. Ерөнхийдөө бол асуулт ирүүлсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ би мэдээж одоо 150 хэдэн асуултанд бол бүгдэнд нь яг үнэндээ бол 1 цаг гаруй хугацаанд бол арай амжсангүй. Тэгээ үлдсэн асуултуудыг би бас харна. Дараагийн лайваар магадгүй хариулж дараагийн зөвлөгөө хичээлүүдээр бол манай энэ Facebook пэйжд бол орно. Тэгэхээр та бүхэн манай пэйжийг маш идэвхтэй дагаарай. Таны асуултын хариулт бол энд бол орж ирнэ гэж би бол бодож байна. Тэгэхээр та бүхэн сайн шеэр хийгээрэй. Сайн одоо асуултуудаа бас ингэ бичээ үлдээчээрэй. Тэгээ өнөөдрийн лайв энэ хүрээд өндөрлөе. Та бүхэн бас нэлээд орой болсон байна. Бид нар нөгөө дууны нэвтрүүлэг үзээд бас нэлээд хүмүүс арай үзэж дуусаагүй байгаах гэдэг их орой ихэлсэн. Яхаарахгүй. Тийм учраас бас нэлээдгүй хугацаа цаг гаруй хугацааг бол та бүхэнд зориуллаа. Тэгээд өнөөдрийн лайв бол анх удаа бид нар шууд одоо хүмүүсийн асуусан асуултанд одоо хариулах юм лайвыг өнөөдөр хийлээ. Тэгээд дийлэн хүмүүс маань яг мэдээж өмнө нь бол нөгөө хичээлтэй холбоотой зүйл асуулт хариулт хийжсэн учраас хичээлийн талаар бол нэлээдгүй асуулт асуулаа. Тэгтээ би бусад асуултад бол зэрэг ингээд хариулаа явсан байгаа. Дараалалаар нь. Тэгээ өнөөдөр та бүхэн бас оройч гэсэн анхаарал хандуулж ингээд сонирхолтой асуулт тавьж маш гоё юм хэрэгтэй асуулт тавьсан бас хүмүүс бэ. Тэр хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн одоо ийм асуулт хариултын лайв бас дараа 7 хоногт бол явагдах байх. Тэгээд тэр лайвараас уулзцгаая. Та бүхэн тэр хүмүүс сайн дамжуулж өгөөрэй. Тэгээд олон хүнд хүрсэн байх юм бол олон хүнд тус олж байгаа бол бид нар бас энийг тууштай 7 хоног болгоо ингээ явуулж бас болно. Өнөөдөр бол эхний дугаар байлаа. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ маргаашийн сургалтанд брэнд сургалт манай нэрийн утас болсон брэнд сургалт энэ бол суйртай хүмүүсттэй англи хэлний суйртай хүмүүстээ зориулсан юм 1 сарын цогц сургалт байгаа. Энд амжиж бүртгүүлээрээ яг одоо бүртгэл явуулж байгаа. Тэгээд маргааш өглөө хичээл эхлэх байгаа. Тэгээд магадгүй маргааш одоо хичээл суух хүмүүстэй өглөөний хичээлээр ингээд дахин одоо уулзах. Тэгээд та бүхэн сайхан амраарай. Өнөөдрийн лайв энэ үрээд өндөрлөө.